Амралтын өдрийн мэндэ. За 3-га эмээ өөдөр нь хүргэж өгчөө явж байна. Манай хадмынхын алтан отхонд байдаг. Алтан отхонд бас чанга газар. Тэгээ энэ авийн улсууд энэ зогсоолгүй явгооны замгүй ингээд зөвгийн үүр гэдэг шиг ингээд ихсэлцэн энэ орчиндаа тэгээд тасцсан юм шиг үлээ. Зогсоод байхгүй учраас ингээд замаа нарийнс хоёр талаар нь ингээд машинууд тавьчихсан. Машин тавиа хонолчихсан. Тэгээ яг голоор нь явж байгаа машинууд нь яг ингээд тол шүргэж явж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол энэ байр орон сууцыг сонгохдоо 5 тухайл 1-р тамир юм байна. Манай монголчууд ажил сургууль энэ тэр юм тэрийг нэг тавиад идэг. Би ер нь боддгийн энэ хүүхдүүд болоо ер нь бол дандаа 10 жилийн сургууль сурахгүй шүү дээ. Өсөөл өндөгөөл тэгэл орон гэрээсээ олдоод явцгаад тэр үед үлдэх амьдралаа. Тэр үед ямар орчинд үлдэх вэ гэж. Ахаа байраа солих уу? Яах уу? Тэр залаа бодмоор юм шиг байлээ те. Нэг өрөөд ирэхэд орой үүдэж өрөөд ирэхэд нэг саахан талбайтай, зогсоолтой. Тэг боломжтой бол уян зогсоолтой хүүхдүүд хөгс настай усууч байна гараад нэг салхилчдаг ногоон байгууламжтай олон юм хармаар юм шиг үл. Олон зүйлийг харж сонголтоо их бол зүгээр нэг ажил сургууль хоёрт уягдаж орон байрны сонголт хийх бол бас чанга биш. Одоо тэрэн дээр нь дөрвөлж хүмүүс чинь барилгын компаниуд нэг жижигхэн хотын төврөөний жижигхэн орон зайдал нэг юм шамбайлгаал айгүй хүнтэй өнөртөө өгөөл тэгээ сууж штт. Өчигдөр би энэ пэйж рүү тэр жүжигчин Эрдэнэ билгийн тэр эко телевиз дээр Гарандвэ дэмлэгийн тэр хагалгааны бичлэг оруулсан байгаа. Эба гэдэг манайх мэдж байгаа бох тэр Дарамын 4-ийн татар ажиллагаа гэдэг кино мэн тоглодог. Жүжигчин Эрдэнэ билэг нурууны нэлээ хүн хагалгаанд дурангаар орсон байгаа. Тэр чинь дурангийн хагалгаан шүү дээ. Нээлттэй хагалгаа тэрнээсээ хүнд шүү дээ. Дурангийн хагалгаа бол нээлттэй хагалгаа бол арай хөнгөө. Гэхдээ л ерөнхийдөө хагалгаа бол хагалгаа.
тэр наркоз тарьж хэзэгчсэн мэдээ алдуулт хийж байгаа, барьж байгаа. Тэр хагалгааны явцыг хэсэгчлээд оруулсан байгаа. Тэгээд тэрийг манайхан бас үзээрэй гэж. Телевизээс нь үзсэн ч болно. Энэ юм дээр пэйж дээр орсон бичлэгээс үзсэн ч болно. Ер нь хөл рүү бадараад нуруу жоохон ингээд өвдөөл тэгэл хөл рүү бадараад ингээд ихлүүд ер нь хагалгаараа орж ийнэ гэсэн үг шүү. Хагалгаанд орж ийнэ гэсэн үг. Эрүүл мэндээсээ бидээ залхуураараа л гэж би яриад байгаа шүү дээ. Эрүүл мэнд хамгийн гол нь чи элдв долооноос залхуурч болно. Ажил амьдрал одоо юу гэдгийг орлого мөнгнөөс залхуурч болно. Эрүүл мэндээсээ залхууруул та хамгийн арчааг болж байгаа байхгүй. Эцэс тэгэл мах цусаараа төрж байгаа тэрийг. Тийм учраас эрүүл мэндээ сайн бодоорой. Эхнээс нь ахгуулаад нуруугаа судлаж явжээ. Нуруугаа судлаад яваад байхад бол ямар нэгэн тийм эрсдэл гарахгүй шүү дээ. Нуруугаа судлаж явхад манайхан тэрийг бас бодмоор байна. Би ч олон жил сануулж байгаа шүү дээ. Нурууны хагалгаа тэгээд орчоод дараа нь дахиж орох гээд идэв шүү дээ. Нурууны хагалгаа бол тэгээд нэг мөснөг сайхан болно гэсэн ойлголт байхгүй. Ахиж оруулах гээд идэг. Над дээр бүр 3 удаа нурууны хагалгаанд орчихсон. Тэгээ ахаа өвдөд энэ яах вэ гэж явж исэн усуд байгаа шүү дээ. Манайхан тэр талаа бодоорой. Хэцүү зүйл шүү дээ. Тэр юм дээр бол Эрдэнэ үеийг тэгээд өөрөө яасан юм шиг байлаа. Тэр гарант мэдтэй яриад тэгээд ингээд юм устд сэрэмжлүүлэг болох нурууны өвчний тийм нэвтрүүлэг болгож оруулсан байлаа. Тэр их зөв шүү дээ. Зөв нийгмийн хариуцлага хүрээ гэдэг шиг. Эргэн үнийхөө хувьд бас бусдад бас одоо энэ нурууны өвчин ба тийм тоглоомны өвчин биш шүү. Ханаа томш зүгээр юм ууж муугаад ингээд арчдаг. Тэрэмэрэ ижад харчдаг тийм юм биш ээ. Энэ бол заавал ингээд мис хутг руу хүргэдэг ийм аюултай зүйл шүүдийг сануулж оруулсан байлээ. Тэгээд энэ их зөв. Одоо миний хийж байгаа барай чинь ерөнхийдөө энэ нурууны хагалгаанаас урьдчилан сэргийлж байгаа ийм л зөв шүү дээ. Нурууны хагалгаа энэ хөл бадарах, гар бадарах. Тэрнээс үүдэлтэй бас энэ цусны даралт өгсөх, зүрхний хэм алдагдах, хотоодны гүрэлц хөдөлгөөн багасаж өтгөн хатах барих гэтэргээд. Тэгээд энэ нөхөрчгөө эргэтэнгүүдийн бас мэдрэл багасаж цагаасаа өмнөх цэвэршилт өргөдөлтэй болох гэтэргээд маш олон зүйл төр нөлөөлдөг энэ нурууны өвчний тухай. Тийм байгаа шүү манайх. Тэрийг бас анзаарч байгаарай. За манай даваа ороод ирсэн юу гэнэ? Асар таархан явган аяллаар авирт хийгээд. За. Гоод тэгээ явж идэвэл боломжтой завн олдоо тэгээ явж идэв сайн. Сайн л зүг шүү дээ. Манай даваач одоо нэг үе бодвол бас хүүхдүүдэнд амарсан завтай зайтай боломжтой болцсон шүү дээ. За би ч одоо энэ холын аялал 2 жилдээ хийхэр хүсчтэй. Эдийн засгийн явж байгаа асуудалтай байна. Дээрээс нь хүүхдүүд жоохон томормоор байна. Гэр орныхоо асуудлыг зэгцэж ийж дараа нь аяллын тухай бодохгүй бол одоогондоо байхгүй. Гэтээр харамсах малгалаа. Амьдрал юу үзэх хэвээр юм одоо үзчихвэл ер нь зүгээр юм бэл. Би одоо аялаж үзээгүй биш, аялаж үзсэн. Аялалдаа олон газараар явж хэдэн мянган километр уулгүй гол ус шавар шалбаг нуур цөөрөм гэж явсаа. Тэгээ нэг үзсэн учраас нэг сэтгэл үеиг байдаг шүү дээ. Үзээгүй биш, үзсэн. Энэ амьдрал дээр нь ганц аялал биш, олон юмыг үзчихлээр энэ зүгээр идэг. Одоо нэр ястаны алтыг идэлж үзлээ, авгаа сольж үзлээ гэдэг шиг. Амьдрал нэр хүн үзэх ёстой юмнуудаа бүгдийг нь үзчихвэл алтыг идэлж үзлээ, аваагийн сольж үзлээ, нурж үзлээ, босч үзлээ. Алдаж онж үзлээ. Амжилттай мундаг явж үзлээ. Энэ бүх юм л үзлээ шүү дээ. Нэг өглөө өмнө очичоод
тэгдэг байж ингэдэг байж нэг санаа алдаж дими хоосоо амьдрчтэй гэж өөрийгөө зөвхөхгүй. Тийм өөрийгөө зөвхөхээр амьдралдыг л бидний туулаарай гэж хэлмээр байна. Үхлийн өмнө очичоод одоо яах вэ? Нэгэн тал одоо ингээд дими хоосоо амьдрчтэй. Зоригтой байх минь яавлаа да. Яах гэж ингээл төгсөх байсан бол яах гэж энэ их олон жилээр ингэж их ажиллав да гэж. Их ажилласны нэмэрч гэж алга ингээл өгчдөг юм бол их муу санаатай явсныг хэрэгж алга амьтан үнтэй уулзах чадахгүй учирч чадахгүй өмхий санаалж бие хурааж явсаар байгаа. Тэгээд сайхан залуу яваад муухай өгшин боллоо гэдэг шиг амьдралын сайхан алтан үед мань ард хоцорчтэй. Ингээд энэ алд бие ингээд өгөршөөл өмхөр бол хаттдаг байсан бол залуу сайхан наснда хүн амьтантай уулзаж учирч болохгүйгээ мэдэж салж нийлж амьдралын тэр алдаа онон дундар явах минь явдаа гэж харамсахгүй. Тэгэл үзчихсэн олон юмны ард гарчсан тэр хүмүүс боддгээд тийм байдгийг шүү дээ. Бас нэг аата сайхан залуу насан гэж. Ахын чиний насан дээр тэр нэг ярих хөвгтэй нэг тийм хүмүүс эд шүү дээ. Ахын чиний насан дээр тэгж явлаа. Одооны хөвгтөчтэй. Хүнчнээс олж үзэгүүд байна даа. Сайхан юм үзсэн. Нүд тайлчихсан. Эмэгтэй жалгаа авахгүй. Анаа чиний насан дээр гэж. Ирчүүдийг араасаагүй гэсэн нэг дэрвэл зүрд явлаа шүү дээ. Гой насан дээр гоё амьдрах хэрэгтэй. Яг гоо дараагийн тэр нэг амар амгалан болох хийц хүрэх гэрээ мухар сахих эдэргээд 80 юмнууд чинь дараа нь байгаа шүү дээ. Дараа нь зүгээр өстэй хаашаа явах уу? Юунд мөнгөө өрөх үү? Хинтээ хаана уулзах уу? Бүх юм утгагүй болдог тийм нас ирнэ шүү дээ. Одоо ингээд ээжигээ эдэр ингээд харж байгаа настай хүн ер настай болохоор мөнгө өргөж утгагүй болдог, мөнгөтэй байх ч утгагүй болдог, гараа тайчих уу? Ховцос хон орж игсэн одоо нэг тийм мөнгөтэй өдөө ховцос авлаач яалаа байлаач яалаа. Тийм л болж хувирд юм биш. Олон эд хогшил орч яах уу? Тоош орооноос тавхуулаад арч зөвлгөх гэж тэр нүдэнд бүртэлцэхгүй хүн шиг тийм цомхон хөнгө амьдрий олон өрөөгөө өөрч яах уу? Өөрөө л багтчихэвэл ер нь тэгээд нэг жижигхэн авсаарханд байвал зүгээр юм байна гэдэг. Тийм маш олон юмнуудыг хумигддаг. Биднээсийн бүхий л амьдралдаа хэрэгтэй гэж цуглуулсан юмуд маань ихэнх нь огт хэрэггүй болдог. Тийм нас ирдэг юм байна шүү хүнд. Тийм учраас ихнээсээ нөгөө минимал гэж яриад байгаа. Минимал гэдэг маань цомхон хөнгөн. Энэ японочууд эдгээр солонгосооч эдгээрийн амьдралыг харахад жоохон залуу байж байгаа анх ингээд солонгосын сериал гараад газар мазартай гууц мус дэвчмсээ унтчихдаг, буцаага хураачдаг гэдгийг хараад энэ ямар гуйлгч амьдралтай гарууд вэ гэж боддог байсан шүү дээ. Чи яаж амьдраад байгаа гэсэн чи одоо бодсон чи амар зөв амьдрал байгаа байхгүй. Нээ тангаас том ормор байхгүй. Тэгээл амар. Энэ хитгэе ингээд ханандаа нэг хитгэе юм. Тэгээд нэг амар ширээ сандал мандал гэдэг юм байхгүй. Нэг явган ширээтэй бүгдээрээ ингээд завилж сууж мууж байгаа. Тэгээ хоол моолоо идчихдэг. Ширээ мөрийн хүртэл жижиг хөөхөн. Тэр мөрий чи харахаар одоо их зөв юм шиг санагдаад байна шүү дээ. Манайхан чи ингээд нэг том данкар ширээнүүдтэй нэг том сандал мандалтай.
Тийм аа. Гончтой уршаа явдгүй юм уу? Тийм амьдрал чи хэцүү амьдралд ордог юм байна өө. Манай ихтэй тэгээд исэн олон юмар яах юм бэ? Тоосыг нарчих гэж гэдэг. Аваад хэрэгдэггүй олон юм ер нь хэрэггүй байт юм байна л да. Ингээд байж идэг. Тэгээ өөртөө тэрнээсээ залхацсан. Ерөнхийдөө нэг хизээ нэгэн цагт нэг хин нэгэн хүн орж ирвэл ямар гоё олон юмтай бэ гэж хэлхийг хүлээсэн. Хүнд үзүүлэх гээд ингээ бэлдсэн. Тэгээ тэрийг хүнж үзэж байгаа юм баахгүй. Байгаа л гэдэг. Таасан дарагдаад. Тийм юмтай альч ер нь зовлонтой юм биш үү? Хинч тэрийг сонирхож байгаа ч юм байхгүй. Сүрхий юм байгаад байдаг. Тийм амьдад утгагүй юм байна гэж манайхаа. Тэгээ одоо манайх ч одоо сая ингээд байраа салхитаа бас амхандаа л бас минимал амьдрах гал үзсэн шүү дээ. За ёндоо гэдэг шиг үнийг хэлж ёндорчмоор. Энүүхэн хавьд нэг зогсоол олдчих арга байна уугүй. Ёндоо гэдэг шиг. Энэ ёндоор ямдах юм да. Зайшгүй хэрэгтэй юмнуудаа хэрэглээ сурчвал зүгээр юм байлээ яар манайх. Энэ хүн зориулж амьдрах гэдэг л утгагүй юм бэл. Хэн нэг хүн зориулж амьдрах. Гоё айл майл гэдэг тийм нэр олохын төлөө. Цаан чи нэлээд их хүрээд ирлээ. Үсээс сулнаа. Ер нь өнгөрсөн оноос хойш үсээс сулаагүй. Үсээс сул. Миний мө толгой засах юу вэ? Сайхан ч өтер байна. Техникд нэг үсээс суулгахтаа тэгдэг үжтэй. Сайн өдрөө муу өдөр гэд бас л мөнгөрдөг байсан байгаа шүү. Үс засахад ер нь сайн муу ямар хамаа үсчин сайн байвал үс засахад үсчин сайн байвал тэр өдөр мөдрийн сайн муу ер нь хин тамаа байна. Бас л тэнийг байгаа шүү. Тэгж боддог ус шүү. Өдрийг хараад муу өдрөө болио шиг. Тэр хаягч байгаа үсийг ургаад хэрэггүй болсон үсийг хаяхад ер нь тэр сайн муу ер нь амар хамаа. Тэгдэг байж үлээ. Адахоо. Манай нэгдэр олох. Ингээд байж энэ. Тэгтээ хаврын шинж орсон. Өдөр байна шүү. Хаврын шинжтэй. За эртээ чинь би чинь ийшгээ явж байгаа. Нэг үсчин дээр орцсон шүү дээ. Намайгаан таньдаг. Нэг үсчин рүү дахин орцсон хайл үлээ тэр. Энэ үү? Үстэй би чам дээр орлоо. Манай дээр ирсэн. Би биш, манай нөгөө хичээсэн. Манай ах байна. Танаа хан засах уу? Зассан шүү дээ. За. Лайв тагаад орж ирчихсэн. Оо яана таа. Чамайг харуулаагүй. Хараагүй.
Хараагүй. Танай ахыг харуулж тийм хөөргөн шал толгойтой юм биш тий. За манайхаа одоо миний үсгийг засаж байгаа нэг амар ганган залуу харж байна манайхаа. За би үсээс л та.